Хоёрдугаар анги эгч. И юун энэ охиныг анх харсан мөчид төрсөн мэдрэмжээ үгээр тайлбарлахад бэрх байлаа. Яг л хаа нэгтээ бүдэгхэн танил мэт, үл мэдэг дотн санагдана. Охин 14, 15 настай болов гэмээр тэр нөхөөстэй цайвар цэнхэр богино ханцуутай цамц, олонтаа уваагцаар өнгөө ардсан бараан өмд өмсчээ. Өмднийхэн шуумаг дээш шуугдсан тул цав цагаан шагаан ил гарч, дээр нь шинэхэн шавар наалдсан харагдана. Түүний хөдөлгөөн уян налархай, туранхай биетэй атлаа, дэгжин галбартай. Нарийнхан бэлхүүсэн тодорч, царай нь хаврын нарны дор дэлбэлсэн энторийн цэцэг шиг цайвар ягаан туяатай байв. Баг зэрэг улайсан цагаан царай нь харсан хүний сэтгэлийг өөрийн ирэхгүй татна. Тэр шаварлаг хөдөөгийн замаар алхахад зөөлөн салхи шиврээ бороотой нийлэн нүрийг нь элбэг шиг болж, яг л И юун уулын булгийн хүүтэн усаар нүрээ угаачихсан мэт сэргэг мэдрэмж төрүүлв. Энэ охин хийн бол? И юун охин руу хартал, охин бас И юуныг харав. Тэр хэсэг зуур хөшиж орхив. Түүний жижигхэн гар өөрийн мэдлгүй суларч, мөрөн дээрх сагс нь хазайж, олс доош улсаж унав. И юун гинэт хачин мэдрэмж төрөв. Түүний өмнө зогсож буй охин нахайлж буй цэцэг шиг 14 эсвэл 15 настай харагдаж байсан ч тэр яагаад түүнийг өөрөөсөө өндөр гэж бодсон юм бол? Үнэн дээр тэр магадгүй хагас толгой өндөр байсан байх. Хэрв зай арай ойрхон байсан бол тэр охинтой нүдэрээ харц тулгархын тулд толгоогоо баг зэрэг өргөх хэрэгтэй байх. Би хэтэрхий ядарсан болохоор энэ зүгээр л миний төсөөлөл байх. И юун үүнийг ойлгож амжаагүй байтал охины тонголог хоолой уулан дэргэлдэж буй болж муршиг сонсогдов. Юунэр? Охин гинэт амаа дарж сагсаа хаяад И юун руу хурдхан гүйж ирэв. Том үзэгсхэнтэй нүдэнд нь нулимс дүүрэн цэйлэгнэж байлаа. Хүлээгээрээ, хүлээ. И юун цочирдсан байв. Тэр эргэн тойрноо хартал ойр орчимд байх цорын ганц хүн нь тэр гэдгээ шууд л ойлгов. Энэ охин түүн рүү гүйж ирж байв. Юунэр гэж дуудлаа. Намайг хэлсэн болов? И юуны жинхэнэ нэр нь юун боловч хэнч түүнийг юунэр гэж дуудаж байгаагүй. Одоо цагт бүрч ийм хож хэрэглэх хүн ховор. Тиймээс түүний гайхах наргагүй. Үнэн дээр И юунд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх завч олдсонгүй. Охин салхи шиг хурдлан ирээд гинтхэн түүнийг тэврэн авлаа. Агшин зуур анхлан үнэр хамрыг нь дүүргэж зөөжин биеийн түүнд наалдав. Гэвч И юун огтхонч хөдөлж чадсангүй. Тэр бүрэн мэл гайхжээ. Арай вэж гарч иртгэн нэг бяцхан охин түүнийг тэвэрчгсэн зогсож байдаг. Харин тэр охиныг хэн болохыг нь ч мэдэхгүй. И юун өөрийгөө нас бий гүйцсэн эр хүн гэж боддог байлаа. Гэтэл одоо бяцхан охинд хүчээр тэврүүлчихнэ гэж яахан санаанд орох вүлээ? Юунэр, эгч нь чамайг алдчихлаа гэж айсан. Амьдралд буцаад ирсэн чинь сайн байна. Үнэхээр сайн. Бяцхан охин И юуныг чанга тэвэрсээр шав хэрүүгээ мөрөн дээр нь тавин уйлж байлаа. Түүний гар бүх хүчээ шавхан тэвж байгаа нь мэдрэгдэж, И юуныг яг л өөрийн бие рүүгээ уусгах гэж байгаа мэт санагдана. И юун яг л чулуун баримл шиг бяцхан охинд тэврүүлэн зогсов. Түүний царай янз бүрийн мэдрэмжийг илэрхийлж байлаа. Эгч үү? Энэ мөчид тайлбарлахын аргагүй үйл явдлуудыг дараалан туулж байсан И юун эцэст нь зарим зүйлийг ойлгож эхлэв. Түүнийг тэвэрч буй энэ бяцхан охин бол өөрт нь зориулж хөшөө босгосон эгч нь байлаа. Миний хайртай дүү И юуны босш. Хөшөөн дээр хүгсийг тэр тодхон санаж байв. Тэгэхээр энэ охин түүнийг дүүтэйгээ андуурсан хэрэг үү? Магадгүй дүүгээ хэтэрхий их санснасаа болоод өөр хүнийг түүнтэй андуурсан байж болох. И юун ингэж өөртөө тайлбарлахыг оролдсон ч бодох тусам ямар нэгэн зүйл буруу санагдана. Энэ бяцхан охин одоо дөнгөж дунд сургууль сурах насных баймаар. Харин түүний дүү дээд тал нь 12, 13 настай байх ёстой. Тэгвэл яагаад насанд хүрсэн хүнтэй ингэж андуурч чадна гэж? Түр хүлээгээрэй. Би үнэхээр насанд хүрсэн хүн мөн үү? И юун гинт нэг зүйлийг анзаарч цээж нь базлав. Тэр охины өндрийг өөрийнхөөрөө харьцуулан харж, бараг л амандаа хүрэх шахсан нарийнхан эмзэг мөрийг нь олж харав. Тэр гараа бяцхан охины суганы доогуур шургуулж, нүднийхээ өмнө өргөхөд хүүхдийн гар шиг зөөлөн эмзэгхэн харагдана. Энэ миний гар мөн үү? Би залууж чихсан юм уу? Эн чинь И юуны оюун ухаан бүрэн эмх замбраагаа алдав. Залуужих явдал. Гинэт гарч ирсэн эгч, эртний хэв маягийн булш. Танил бус, эзгүүрсэн тал нутаг. Өмнө нь хизээж харж байгаагүй бичгийн систем, сонсож байгаагүй хэл. Гэтэл тэр бүгдийг ойлгож чадна. Бүх зүйл нэг л боломж руу зааж байг. И юунд бүдэг батаг таамаг байсан ч тэр үүнд итгэж зүрхэлсэнгүй.
Охины бие үе ялэг чичирч байлаа. Догтлолоос уу эсвэл айдсаас уу бүүмэд. И юун түүний тухай тодорхой дурсамж олж чадсангүй. Гэвч охины сэтгэл хөдлөлийг маш тод мэдэрч байв. Тэр мэдрэмж хачин хэрнээ дотно байлаа. Яг тэр үед охин нулимсаа арчаад И юуны гараас хөтлөн сагсаа авч гэрлүүгээ явахаар зэхв. Гэвч түүний татхад И юун ганхаж толгой нэргэн гоёв. И юун гидсээ атгав. Тэр гинтхэн өөрийгөө аимшигтай их өлсөж байгааг мэдэрлээ. Гидс нь бараг л нуруундаа наалдах шиг санагдана. Сайтар бодоход амьдаар нь бочлогдснаас хойш юу ч идэж, юу ч уугаагүй байжээ. Хэрвээ тэр хачин нэл ягаан болор хавтан байгаагүйсэн бол аль хэдийн өөхөх байсан биз. Тиймээс одоо ингэж өлсөж байгаад гайхах зүйл алга. Охин И юуны байдлыг анзаарчээ. Тэр И юун руу нуруугаа харуулan суумагц. Нарийн мөрөн дээр нь хөлсний нэмгэн дуслууд гялалцсан, дулаахан, зөөлөн нуруу нь ил гарлаа. Юунэр, би чамайг нуруун дээрээ үрье. Гэртээ харьцгая. Дахиж хизээч салахгүй. И юун юу гэж хариулахаач мэдсэнгүй. Бяцхан охин түүнийг нуруундаа үүрэх гэж байна гэж үү? Юунэр, хурдан ир. Чи дөнгөж сая л сэргсэн шүү дээ. Би чинь одоо ч сул байна. Охин ярьж байхдаа И юуны мөлхөж гарч ирсэн хонгод руу хараад зүрх нь базалжээ. Дүүн үнэхээр үхээгүй байв. Аз болоход тэдний гэр бүл авс авах тэнхээгүй ядуу байсан тул түүнийг гүй ихэн болсон байлаа. Үгүй бол амьдаар нь бочлох байснаас ч дор хол тавилан хүлээж байх байв. Аз болж дүүн сэржээ. Аз болж булшин гүн биш байжээ. Энэ удаад би дүүгээсээ дахиж хизээч салахгүй. И юун зөрүүдхэм үүрүүдхээс татгалзаж байгааг хараад охин түүнийг ижсэн гэж бодов. Тэр сагсаа цээжин дээрээ зүүгээд И юуны гоёнаас барин юу ч хэлэлгүй доош суулаа. Дараа нь И юуны хөлийг хажуу тийш нь татан байрлуулна. И юун гайхсандаа юу болсныг ч ойлгосонгүй. Нэг мэдхэд л тэр охины нуруун дээр хэвтэж байв. Би энэ хөнгөрсөн мэт санагдана. Түүний зөөлөн мөр, нарийнхан хөл жингэн төвггүйхэн дааж байлаа. Охины жижигхэн гар И юуны өвдгийг тулж хүчтэй түлхсний дараа тэр биеийнхээ байрлалыг засан зам дагуу алхаж эхлэв. И юун охины нуруун дээр хэвтэн түүний үнрийг мэдэрч байлаа. Энэ нь хотын хүмүүсийн хэрэгэлдэг үнэртэй ус шампунаас огт өөр. Өвс, зэрлэг цэцэг, шинхэн шороо холцорсон сэргээгч үнэр байв. Түүний таамаг зөв болсныг улам бүр мэдэрч байлаа. Тэр охинд өөрийгөө үүрүүлэхийг хүсээгүйч яаж доош буудлах ёстойгоо ч мэдэхгүй байв. Өөрийнх нь эгч биш нэгэнтэй эгч дүүгийн хэллэгээр ярих нь дэндүү эвгүй санагдана. Яг тэр мөчөд И юун алсаас сонсогдох чимээг анзаарлаа. Тэр эргэж харахаас өөр аргагүй болж охинч мөн адил эргэн харжээ. Алсад тоос шороо тэнгэрт савсаж байв. Охины царай үл ялэг хувирч И юуныг яарн том модны цаана үүрэн орлоо. Тоос утаа асар хурдтай ойртож байлаа. И юун тал нутгаар давхиж яваа аврах том араатны төрхийг тод харж байлаа. Энэ араат нь 7-8 метрийн өндөртэй, 10 метрийн урттай, хурц соёо шүдтэй, төмөр баган шиг бүдүүн дүрм мөчтэй байв. Хотго мэт хурц саруугаараа газрыг ганц маажхтал аимшигтай гүн нөхүүснэ. Үүнтэй харьцуулахад дэлхий дээрх бар, арслан мэтэн махчин амьтад зүгээр л муур шиг өчүүхэн санагдана. Гэвч И юуныг үнэхээр цачоосон зүйл нь энэ мангасын нуруун дээр нэгэн дунд иргэм насны эр хүн сууж явсан явдал байв. Тэр эр нуруундаа ил дүүрч хөлөө зөрүүлэн бясалгал хийж байгаа мэт суусан бөгөөд түүний ядгаруулж буй аура хүйтэн хурц байлаа. Байрлалын улмаас царайг нь харж чадахгүй байсан ч И юунд үл мэдгэх нь бүх биеийнх нь цус царцчих шиг мэдрэмж төрөв. Яг л энэ хүн унаж яваа араатнаасаач 10 дахин аимшигтай мэт. Энэ мөчөд И юун бүр мэтгэлтэй болов. Тэр газраас мөлхөн гарч ирсэн ч энэ бол дэлхий биш. Тэр тайдагдашгүй нууцтаг өөр ертөнцид иржээ. Энэ ертөнцид ч бас түүнийг И юун гэдэг. Тэр үхээд дахин амьдсан. Бас хайр татам, сайхан сэтгэлтэй, дүүгээ чин сэтгэлээсээ хайрладаг нэг эгчтэй. Түүний нэр нь Жан Сяро. Булшны чулуун дээр том эгч Жан Сяро гэж бичсэн байсан. Энэ нь гарын үсэг бус. Харин булшны чулуун дээр нас барсан хүний ойрын төрөл садныг бичдэг заншил ажээ. И юуны гэр бүлд Жан Сяро гэдэг ганцхан эгчил байсан бололтой. Энэ бүхэн зүүд биш. Бодит байдал. Яг үнэндээ болж өнгөрсөн зүйлс. Тэр өөр ертөнцид ирчихжээ. Тэнгэр минь ээ, надаар тавлж байгаа байх. И юун ойлах шахав. Ууланд авирч яваад л өөр ертөнцид очично гэж хэн бодох вэ? Мэдээж үгснээс амьд үлдсэн дээр. Гэхдээ огт танихгүй. Өөрт нь огт хамаагүй ертөнцид ирчихсэн байна гэдэг бол дэндүү хатуу.
Энд уул шиг том араатнууд бий. Аимшигтай хүчтэй мэд хүмүүс ч байна. Тэр хүний үүрсэн элдийг харахад энэ дэлхий магадгүй хүйтэн зэвсгийн 90 үе байх магадлалтай. Харин өөрийнх нь энэ жижигхэн бие тахиач барьж чадахгүй сул дорой байдал масанч дөнгөж 11, 12 байх. Ийм байж байгаад араатанд нэг өмхүүлбэл шүдний загсрыг нь ч дүүрэхгүй үз. Юун ойлгож байла. Энэ бүхний шалтгаан нь тэр нууцлаг нэл ягаан болор хавтам. Магадгүй агуу нурсан тэр агшинд л тэр аль хэдийн дэлхийг орхисон байх. Тэр үед л энэ ертөнцийн юун болом хувирсан ч харанхуйд өөрийгөө өөрчлөгдсөнийг анзаараагүй байж. Тэгвэл энэ болор хавтны ачаар энд ирсэн юм чинь дахиад энэ хавтнаар буцаж чадах болов? Энэ бодод хамгийн түрүүнд толгойд морж ирв. Энх тайван цаг үед амьдарч байсан орчин үеийн хүний хувьд ийм хүйтэн зэвсгийн мэт ертөнцид ирснэ хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хэцүү байлаа. Тэр өмнөх бүхний алдсан, харин одоо хүлээж буй ирээдүйн зөвхөн тодорхойгүй байдал. Болор хавтныг бодмогц юуны зүрх савлав. Хавтан хаан байна. Энэ бодол төрмөгц цээж нь үйл ялэг сэрүүсэх шиг болж гараараа тэмтэрэхэд болор хавтан нь яг хэвээрээ ингэрт нь байв. Тэр үүнийг хизээ тийш нь хийснээ санахгүй байсан ч яг энд байлаа. Энэ юм яг юу юм бэ? Юун ойлгож чадсангүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байв. Энэ бол энгийн эд биш. Хэрв түүний жинхэнэ үүргийг олж мэдэж чадвал энэ ертөнцид үлдэгч вэ, эсвэл дэлхий рүү буцах арга хайхч вэ, асар их хэрэг болох нь барцаагүй. Тиймээс аль болох хурдан судалж ойлгох ёстой. Гэтэл генет юуны толгойд нэг нэр цахилгаан мэт гялсхийв. Их сурвалжийн нийл ягаан болор. Нийл ягаан болор. Их сурвалжийн нийл ягаан болор. Яагаад энэ нэр гинт толгойд норж ирснийг юун өөрөө ч ойлгосонгүй. Тэр зүгээр энэ хавтанд нэр өгөх гэж бодсон төдийд их сурвалжийн нийл ягаан болор гэсэн үгс яг л аль хэдийн мэддэг байсан юм шиг санаанд нь тодхон урган гарч иржээ. Их сурвалжийн нийл ягаан болор. Тэгвэл товчлоод нийл болор гэж дуудъя да. Эсвэл магадгүй анханасаа л түүний жинхэнэ нэр нь энэ байсан ч юм билүү.